Өмнөг аймаг нь соёл уламжлалаа таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Түмэн тэмээний баярыг 26 дахь жилдээ 2 сарын 1-ээс 2 сарын 3-ны өдрүүдэд Далан задгал суманда зохион байгуулсан байна. And this is the second time I come to Mongolia. I was first for the Mongol Derby. This is the first time I come to this camel festival. It's very interesting for me as I work with camels, and I love the culture of Mongolia. And so far, the best thing what I see is the culture and all the different aspects of the camels. I've seen already camel racing, camel polo, the different traditions of the camels. So the camel festivals have been until now, they're very specific, only in racing or in beauty camels. And here you have all the tradition of all the aspects of the camel with the culture of Mongolia, of the South Gobi Desert. That's impressive. Түмэн тэмээний баярын гол зорилго бол тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх. Тэмээний нас сүн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулж тэмээчдийг тогтмол орлоготой болгох юм. Бүх тэмээний баярт 6 аймгийн 21 сумын малчид оролцсон бол гадаад дотоодын 10 гаруй орны 100 орчим тэмээний мэргэжилтэн мөн зочид төлөөлөгчид зарим ирж үзжээ. Өмнөг аймагт зохион байгуулагдсан Түмэн тэмээний баяр амжилттай сайхан зохион байгуулагдаад цаг нарандаа багтаа сайхан боллоо. Түмэн тэмээний баяр наадам маань 6 аймаг 24 сумын одоо тэмээчид малчид хүмүүс маань сайхан оролцлоо. 2 сарын 1-ээс 2 сарын 7-ны хооронд энийг байнга зохион байгуулахаар шийдвэрлэж байгаа. Дараа жилийн наадмуудад сайхан Монгол Улсын засгийн газраас ачаал бүрдэл өгсөн, байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ачаал бүрдэл өгсөн, Өмнөг аймагтайгаа говийн тэмээд бүхий аймагтайгаа хамтраад идэг олон том ивент аргамж олгохгүй гэж өрөөж байна. Баярын хүрээнд уламжлал болсон сайхан тэмээтэй хос, тэмээчид дуулж айн дууны уралдаан, шилмэл инг буур шалгаруулах, хурдан тэмээний уралдаан зэрэг 20 гаруй уралдааныг зохион байгуулж шилдэгүүдээ шалгарууллаа. Мөн энэ удаагийн наадмаар Мөсөн сурын харваа анх удаага зохион байгуулагдсан билээ.